Энэ 363 тэрбум төгрөг яг ямар хүмүүст очсон юм бэ? Энэ бол одоо хүртэл надад байсан тэр хар харьцагны хамгийн том асуулт байхгүй юу? Яг ямар хүүхдүүдэд яг потенциалтай анх тэр санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай тэр одоо потенциалтай хүүхдүүдэд очсон уу? Миний хувьд бол яг дэлхийн 1 номерын сургуульд тэнцчээд би 100 хүүхэдтэй хамтдаа магистрийн ярилцлаганд ороод унжижсэн байхгүй юу? Дэлхийн 1 номерын сургуульд хүртэл гадаадад тэнцсэн мөртлөө яагаад боловсролын зээлийн сангийн 3 асуултанд би бүдэрч байгаа юм бэ? Тэгэхээр надаас гадна тэгвэл олон мянган залуучууд байдгийн байна. Одоо энэ дээр энэ баталгааны хардаа нийт 363 тэрбум төгрөг авсан зээлдэгчдийн 90% дор ойролцоогоор 90% дандаа л өндөр албан тушаалтан мэдээлэлд орхон хүмүүс үр хүүхэд нь авцсан байна. Та нар боддоо ерөөсө тэр чигээрээ дандаа л өндөр албан тушаалтан эсвэл мэдээлэлд орхон хүмүүсийн хүүхдүүд энэ боловсролын зээлийн санг авцсан байна. Тэр хүмүүст яг үндэ хэлэхэд тэр хүүхдэд сургах мөнгө шаардлагатай мó?